За энэ нийслэлийн одоо энэ гол тулгамдсан 3 асуудал бол утаа төвжрэл, эрүүл мэнд. За одоо бол цөмөрөө утааны талаар одоо танилцуулга сонсож байна. Асуудлууд ирж байна. Энэ 25 оны чинь урсгал зардлын дээрээсээ 3-т орж штэ энэ аарын бохирдолтой тэмцэх газрын чинь зардал нь. Тэгэхээр энэ жил бүр ингээд олон зуун тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээ яагаад энэ агаарын бохирдол чинь буурдаггүй жил болго ингээд өсөд идэв юм бэ? Яриалээдэг ярих амархан хийх хэцүү. За тэгэхээр эхний асуулт бол яг энэ үйл иргэд мэдхийг хүсэж байгаа. Яг утаа хэдэн хувиар буурах вэ? Яг энийг одоо хариуцлагатай хувиа хэлээд одоо ийм саяны хийж байгаа ажлууд дээр юм тооцоол гарсан уу? Энийг иргэд мэдхийг хүсэж байгаа. Тэгээд мөнгө байхгүй ш мөнгө байна, мөнгө тавихгүй ш мөнгө тавьж байна. Ажил хариуцж байгаа одоо энэ багийнхан, энэ дарга нар чадвар нь дутаад байгаа мó эсвэл бол одоо ингээд албаар ингээд энэ ажлыг ингээд нийслэл Улаанбаатарчууд ингээд утаатай байлгаад байт юм уу? Маш их ингээд өсвөл хөтөлбөрүүд хийж байгаа, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд бол танилцуулагдж байна. Зөв. Гэхдээ эн чинь гадаа гараад хөрсөн дээр яг ажлууд нь явж байгаа юм. Тэгэхээр энэ жил агаарын бохирдол яг хэдэн хувиар буурах вэ гэдэг асуулт. Амар төвшин дарга. За инх чаргалан төлөвч асуултанд хариулъя. За агаарын бохирдлыг бууруулах зардал бол за энийг нууж хаагаад зохицуулгүй сүүлийн жилүүдэд бол олон ажлууд бол хэрэгжүүлж явж ирсэн. Заримуд нь бол үр өгөөж өгсөн, заримуд нь бол тиймч оновчтой ажлууд бол биш байсан. За энэ агаар орчны бохирдлыг бууруулах гол асуудал нь өнгөрсөн жил 9 сард 5 дугаар түвшийн менежментийн асуудал нь Улаанбаатар хотод шилжиж ирснээр манай Улаанбаатар хотын захиргаа удирдлагууд шууд энэ Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг сайжруулах ажилд гар биегээр оролцох явах бүрэн борломж нь бол бүрдсэн. Улаанбаатар хотын удирдлага, за нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Улаанбаатар хотынхаа агаарын чанарыг бол сайжруулах бүрэн болцоо нь бол өнгөрсөн жилийн 9 сараас хойш бол бүрдсэн гэж үзэж байгаа. За ингээд менежмент нь шилжиж ирснээс хойш бол бид нар бол мидлинг боли хагас кокс руу шилжээгээд энэ жилээ шууд хагас коксын хэрэглээнд оруулж байгаа. За Улаанбаатар хотыг нүүрсний хэрэглээнээс нь бүрэн салгая гэдэг том амбицийг тавиад бид нар энэ жил 50000 айл шилжүүлчихэд дараа жил 50000 айл, тэрний дараа жил 65000 айл. Тэгээд нийтдээ нэг 105000 гаруй айлыг бид нар газ руу холбоод ерөнхийдөө нүүрсний хэрэглээнээс бол ингээд ахуйн хэрэглээнээс бүрэн татгалзъя гэдэг бол том зорилтыг бол тавиад явж байгаа. За үүнийхээ ирээдүйд ажлууд эхэлсэн, дулаалгын ажлууд эхэлсэн. За бид нар бол нөгөө том компаниудтай бол гэрээ хэлцээрээ үйлдвэрлэлийн ажлууд ч гэсэн эхэлсэн явж байгаа. За энэ ажил маань бол өвөл гэж зогсохгүй, 100 гэж зогсохгүй, ерөнхийдөө жилийн 4 үйлрэл бол зогсролтгүй хийж явснаар бол бид нар амжилтанд бол хүрнэ. За хагас коксыг нэвтрүүлснээр бид нар гэр хороолоос үүдэлтэй, нүүрс түлснээс үүдэлтэй байгаа агаарын бохирдлыг нийт утгаараа бол бид нар 63.6 хувиар бол бууруулна гэж бол судалгаа тооцоо бол гарсан байгаа. За ингэснээр бидний нийт агаарын бохирдлын байгаа шүү дээ. Одоо нүүрсний агаарын бохирдол, автомашины агаарын бохирдол, за дулаан цахилгааны станцнуудын нүүрсний сангийн агаарын бохирдлын гээ нийт Улаанбаатар агаарын бохирдлыг гэх юм бол нэг 45-аас 50% хүртэл бол бид нар бол энэ жил бууруулж чаднаа гэдэг бол үзүүлэлтийг оруулж ирж байгаа. За яагаад ийм зоримог хэлж чадчихна гэх юм бол та бүхэн бол мэдж байгаа. Зүгээр ганцхан жишээгээр би авъя. За нийт тоосон цор байгаа шүү дээ. Нөгөө PM 2.5, PM 10 гэдэг. Уушиг нь чүгддэггүй шууд цуснд ордог. Тэгээд нөгөө нь ханаа, тамуу, хатгаа, за тэгээд цаашлаад нөгөө астм, за нөгөө ихчүүдийн холбоотой асуудал, хүүхдийн энтгэлтийн асуудалтай ингээ холбоотойгоо нөгөө айхтар тоосон цор нь
Түүхийн нүүрсэн дээр бол 1365 мегаграмм метр кубээр бол бүртгэгдчихсэн. Мидлинг хэрэглэснээр энэ 1365-аас бид нэр 157 хүртэл буурсан. Буюу 88.5%-аар буурсан. Одоо бид нар хагас коксыг нэвтрүүлээд 157-оос бид нэр 41 хүртэл бууд. Дахиад бид нар 73.8%-аар бол ингээд бууруулж чаднаа. За ингэснээр бид нар ганц агаарын орчны бохирдлыг бууруулахын зэрэгцээ энэ агаар орчны бохирдолтой үүдэлтэй нөгөө нэг амьсгалын замын өвчлөлийг бол бас энэ тоо процентоор бол бууруулнаа гэсэн бол хүлээлттэй байна. Мөн судалгаа үзүүлэлттэй бол ингээд байж байна. За хөрсөн дээр бол энэ ажил бол хийгдээд явж байгаа. За Higher Hisense 2 компанид бол өнгөрсөн 7 хоногт бол гэрээнд зурагдсан. За эдгээр компаниуд маань бол одоо үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа. Дулаалгын ажил гэхэд бол 10 сарын сүүлээр дулаалга дуусна. Дулаалга дуусантайгаа холбогдуулаад шууд газтай холбох ажил эхэлнэ. За энэ хооронд бид нар газны аюулгүй байдлын сургалтууд бол ингээд өнөө маргаашгүй эхлэх гээд бэлэн ажиллаа хийгээд явж байна. Тодруулга инх чаргалын төлөөлөгч. За баярлалаа. Тэгээд маш дэлгэрэнгүй тодорхой ингээд бас иргэдэд төлөөлөгч нарт мэдээлэл өглөө. За нэг яригдаагүй асуудал бол амар түвшин дараас асууя. За одоо энэ танилцуулсан бүх ажлууд энэ зоригтой хэлж байгаа бидний бас одоо энэ дэвшүүлсэн амбиц. За одоо утаагүй болохын төлөө тэмцэж байгаа энэ олон арга хэмжээнүүд явахад эдгээр ингээ хэрэгжихгүй бол яг ямар хариуцлага хэн үүрэх вэ? Хариуцлагын талаар бас иргэдэд мэдээлэл өгмөр байна. Хинээс нь эхэлж хариуцлага тооцох юм? Ямар хугацаанд харах юм? Ямар үе шаттай энэ асуудлуудаа харж явж байгаа юм бэ? Тэгээд болж байгаа асуудлаа болоод сайхан дэмжиж урамшуулад ингээд явъя. Баггүй хэмжээний 25 оны урсгал зардлын хамгийн өндөр зардал энэ агаар орчны бохирдолтой тэмцэх газар тавигдсан байна. Болохгүй байгаа бол ямар арга хэмжээ аваад ямар За амар түвшин дарга хариулъя. За инх чаргалын төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах энэгээр ажлуудыг бол нийслэлийн зүгээс бол хэрэгжүүлнэ гэсэн зорилготой. Ерөнхийдөө бол хэрэгжүүлэхгүй эсвэл фейлд ч юм уу боломжгүй болох цуцлагдах гэдэг бол тийм ухрах байргүйгээр бид нар бол урагшилж байгаа. За эргэлж буцалтгүйгээр бид нар энэ ажлыг бол явуулж байгаа. Одоо бид нар дараа жилийн төсөвдөр ч гэсэн зарим асуудлуудыг оруулж ирнэ. Жишээлбэл нөгөө хий газ хадгалах байгууламжууд, түгээлтийн байгууламжууд, за үнийн түгжээний асуудал, за дахиад төхөөрөмжийг газны төхөөрөмжүүдийг айл өрхүүдэд нэвтрүүлэх. За мөн цаашлаад Ч Батцорыг төлөөлөгчийн хариуцж байгаа байгалийн хийн тэзүүгийн асуудал нь бол дуусж байгаа. За ингээд энэ ажилтнаа нэг орой явчих юм бол нэг Баян зүрх дүүрэг болоо нэг ерөөхдөө Улаанбаатар хотыг сугам шүлжээгээр нь байгалийн хий рүү холбох. За ингээд яагаад энэ хий рүү ингээд бид нар эргэж буцалтгүй ингээд ороод яваад байна гэх юм бол нөгөө Орос хятад хоёрыг холбосон Сибирская сила 2 гэдэг газны хоолой явахар болчлоо штэ. За энэ газны хоолой яваад ашиглалтанд ороход бол 2031 он гэж байгаа. За 2031 онд газны хоолой ашиглалтанд ороод Улаанбаатар хот эдгээр газны хоолойноос нь газ аваад эхлэх юм бол нэгт газны үн бол маш хямд орж ирнэ. Хоёрт бид нэр энэ газны хоолой явсны дараа бид нэр энэ сугам шүлжээ дид бүтцээ яриад суугаад дахиад төлөлөөд явах биш. Тэр хоолойнд шууд холбоход бэлэн Улаанбаатар хот маань бол байна. За ингэснээр бол энэ агаар орчны бохирдлын асуудлыг шийдэхийн зэрэгцээгээр бид нэр бол Улаанбаатар хот маань бол дэлхийн газны хэрэглэгч орнуудын бол ингээд нэг болоод явнаа. Тийм болохоор энэ асуудал бол эргэж буцалтгүй орж байгаа. За манай агаар орчны бохирдлын газар дээр бол энэ санхүүжилт нь нэлээд олон санхүүжилтийн ажлууд бол суудаг. Жишээлбэл энэ нүүрсний тээврийн зардал байгаа. Одоо 5 толгоогоос нөгөө борлуулах цэг рүү оруулж ирэх зардал. За нөгөө борлуулалтын цэг дээр ажиллаж байгаа ажилтны цалин гэдэг. Одоо жишээлбэл тэнцээ ажиллаж байгаа цалин бол гар дээрээ бол 3 сая 300-аас 3 сая 400 мянган төгрөгийн цалин авч байгаа. За ингээд нийтдээ 400 гаруй албаа тэнцээ бол ингээд гэрээ хийгээд албаа агчд бол ажиллаж байгаа. За тэгээд эдгэрийн цалин, за тэгээд хөдөлмөр хөлсний цалин, за тэгээд нөгөө үйл ажиллагааны мөнгнүүд гэдэг нэлээд олон зардлууд бол суугаад явдаг. За энэ дээр нь бас нөгөө дараа жил хэрэгжүүлэх нөө 50 мянган айлын
зуухны асуудал, зуух гэж байгаа нь газны зуух шүү, нүүрсний зуух биш шүү. Тэгээ газны зуухны асуудал, дулаалгын асуудал гэдэг эдгээр асуудлууд нь бас энэ дээр нэмэлгээ суугаад явж байгаамаа. Их жаргал даргын микрофоныг төлөөлөгч. Нэг амар төвшин дарга би танаас маш тодорхой асуусан шүү дээ. Та сая асуултанд хариулсангүй. Ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуулт асуусан, тодруулсан. Тэгэхээр болж байгаа юмын дэмжээ юу, болохгүй байвал хэнд ямар хариуцлага тооцох вэ? Хариуцлагын системээ та яаж харж байгаа вэ гэдгийг иргэд мэдхийг хүсэж байна. За амар төвшин дарга. За хариуцлагын асуудал бол ерөөхдөө ойлгомжтой шүү дээ. Хариуцлагын асуудал бол энэ төсвийн татвар төлөгчдийн мөнгийг за үр ашиггүйгээр зарцуулсан гэдэг хуулийн дагуу заалтууд нь байгаа, шалгадаг газар нь байгаа, хяндаг газар нь байгаа. За эдгээр хуулийн байгууллагуудынхаа өмнө хариуцлага ажил хариуцж байгаа надаас ихсүүлэл Мөнхбаатар байна, Тавдлууд Бишин Захирал Эдмбаатар дарга байна. Эдгээр ажил хариуцж байгаа хүмүүсүүд л хариуцлага хүлээн шүү дээ. Тэрийг бол та бол баг надаар хэлүүлдэггүй сайн мэдж байгаа.